Искрэнтэй болж юм. Сая миний ус гарчих шиг боллоо. Тэгээд имлэрүү залгасан чинь нэмлэг хүрээд ирсэн. Тэгээд одоо явах чинь таксидуудад хамгийн амжилттай битээр юу ч бэлдэх байсан. Тэг гэртээсэн материалууд аваад байгаа материалууд аваад явах чинь аа. Чи юм ярихгүй байх юм уу? Би юу ярих жуулуулаа. Хай влог гэрээ. Оо орлоо. Мэ. Чанаа дээр нэг YouTube-ийн нэж байгаа. Hello. Миний моч гэнэ дэ хот үздэг баялаа манай. Хоож үзтээ. Яа. Баярлаа. Тэр бөмбөгөн дээр сууж өгмөр ах юм. Би одоо нэг хүн шиг тэгж төрч мөрхөө өвдөлтөд намдаах гал тэр бөмбөлөн дээр суугаал тий. Бог тэрэндээ суухгүй төрчих юм даа. Тэгж мөр байхгүй. Савны амсар нэг. босоод ирсэн. Юм босож ирсэн. Одоо босчихлахгүй байхаа. За одоо 1 цаг 35 минут болж байна. Одоогоор ямар ч өвдөлт байхгүй. Тэгээ ус гараастай. Нэг иймэрхүү байна. Хизээ төрхөө мэдхгүй ингээл байж лээ та. Мөлийн өрөө нэг иймэрхүү. Энэ он зураас энэ хоёр улаан зураасыг давах юм бол аюултай гинэ. Одоохондоо аюулгүй байх гинэ. Тэ намайг ундажуулна гэсэн гэтэн нэрхгүй л юм л та. Одоо 7 цаг 2 минут болж байна. Бээр нэрвэргүй. Аматаад байна. Яг гэтэг өвдөд байгаа байхгүй юу? 10-аас 40 хүртэл өвдөд байгаа. Тэгэл зүгөрлчаал. Тэтэнд 20 морь 30 моч амар өвддөг юм аа. Хүмүүс яаж зургиж өвддөг юм. Үнэхээр унтмаар тааж нэр. 9 цаг болж байна. 99-ээс хойш. Нэг л цаг унтсан. Өлсөөд байна. Ямар арга чинь би? Гол. Одоо миний савны амсар 3 см нэгдсэн гэсэн. Рүүсэ шүтүүд. Тэгээ одоо 8 болж байна. Тэгээ 9 гээд бүсэнд тарийн гэсэн хүч нутах. Яа, одоо амар үтчих. Харин хүүхдийн сэргээр. 같이 사진 찍어주시겠어요? 네. 네, 세링 내려래. 아가 신생아실 가서 폐하고 환자의 의미를 면회 오겠습니다. 아빠 엄마한테 사진 찍으세요. 멋지르더니
Милиг үлээж тийм. Нiko, Yoshi, 울지모. 나 비트 일자요. 미나리. 또 탭실. 탭실하래. 자. 누된 얘기를. 누된 얘기를. Bitээлээрээ шар өмсөмсөн хараад байгаа. Нар өрхий. Болж юм аа. 혹시 눈을 떴나요? 눈 떴어요. bitээлээрээ заяо. 뜨는데. заяо. Титгэе. Яавал. Зүнх гарна үчил. 이제 갈까요? Төрсний дараа хүрээнд ороод ирсэн. Иймэрхүү байт юм байна. Миний ус тийм. Миний бат улам амар болсон юм уу? Яриж ингэж харагддаг байсан шүү дээ. Сая нүүрлүүгээ дүлээд батга улам амар харагддаг л юм шиг байсан. Ийм ч зүгээр дүлээдээ гэж би дүлжиж ил хүүхэд гаргана би л дүлэхгүй л энэ хүүхэд ингээд өөрөө шууд гарна гэж байхгүй гээд тэгэл аль болох гаргахын тулд би шууд амар дүлсэн. Амар дүлсэн. Бичлэг. Тэгээд төрөөд баг 3 цаг самуурж ухаан санаа уурснаа эцэст одоо цаг 5 хэдүүлээд 4 муу. Тэгээд 6-аас хоол ирэх үлээ. Дэмжилтэй хүчээр шихгүй өөрөө шийсэн юм чигш. Гэтэ доор нэг юм хөндөрлөө л өвдөд байгаа дээ. Тэгэл миний доотлог оёол. Зүгээр. Мэдээ алдуулж хийдэм байх гэсэн чинь шууд оёот. Зүгээр оёот тавьчихдаг. Тэгэл би ноён хурдан дуусаас гэж бодлоо. Артаа манайхан ийм гой хоол гарч ирлээ. Энд тийм шүлэн амар халуун баг шүү. Манай хасраа амгалж. Тэг мөрөнд баталсан юм тий. Хоёроор 100 муу цаалаад дүүлээд тий. Сая хоол идсэн одоо бид хоёр хүүхдийг харахаар явж үзэх чинь харж болохгүй мэдэхгүй л энэ л да ямар ч гэсэн. Үзье. Тэгээ хүүхдээ харах явж байна. Зэнгээ ээж болчихсон хүүхдээ харахаар явах цаг ирдэг юм бэ. Миний эцэг одоо том юм уу? Том ш. Алга болцсон гэж тэтсэн. Тэтгэн хүүхдүүд хартай юм. Хүүхдүүд харж. Ямар жижиг юм бид нарыг хартай. Ямар хөөрхөө тийм шүү дээ. Бичлэгийн дээр чи өөр хөцөр. Ямар эгүүр идэм гайг байгаа. Цагаар болох чинь. Тэгээд юмч битэрэг дуудаад хүүхэд чинь их сургуулийн эмнэлгээр явахгүй л болохгүй гээд. Тэг юунд болохгүй байгааг бол хэлээгүй л дээ зүгээр. Дотоод төрсөн болохоор аюултай байж магадгүй гээд тэгээд их сургуулийн эмнэлэгтэй явлаарэ аюулгүйгээд ямар нэг юм болвол тэг их сургуулийн эмнэлгээр аваа явсан. Тэгээд автан цугаа явд юм би одоо унах чинь. Тэгтээ нэрхгүй л та. Ойтол амир өвдөд байна. Чис гэд. Антаран тэгэхээр юу юм бэ нэ? Эгаад тэмдэг нэг тийм ивгүй тийм. За тийм рүү. Би сая доошо буугаад энэ доогор үзлэг хийх юм бэ? Самаа зүгээр нь багш чинь уу гэд. Тэгээ сая тэрийг хэлүүлж ирлээ. Нэр нэг эцэг. Тэгээд одоо халаадас үлээ. Юм бэ. Сая тэгээд бусад хүмүүсийг халаадтай үзэхгүй бид халаад үзээ. Тэгээд гайхаад яа надад халаад авах юм болоосон чинь энэ имлэгийн уудан дотор байсан байна. За одоо нүүр гараа гоё да. Хүн төрхөнд орё.
Миний 2 гар одоонд хоёулаа амар өвчтэй байна. Нэг нь нөгөө нэг судасал юу ясаар байгаад. Өрнөл өвчин зав ингээл өвчин. Энэ болохоор өглөө тусны чинь хэмжилгээ авах гэдэг. Тэрнээс биш амар өвдөд. Нэг иймэрхүү өчигдрийнхийг бодож байгаа махтай юу байх шиг юм яг. Хоолноо юм. Ингээс нэг суугаад нэг төрсөн санагддаг. Мөмөндөө массаж хийлгүүлээд тэгээд бас аква массаж гээд юм устай, дороо юм устай ор тийм массаж хийлгүүлсэн. Амар гоё юм байна. Бараг 1 цаг хийлгүүлсэн. Үнэхээр жаргад юм байна. Тэгээд одоо 12 цагаас хоол орж ирнэ. Хоол олж. Амар хуураштай юм байна. Имлэгт. Тэнийг хоол идчихэнгүүтээ 1 цагаас сүүгээ сагаар гэсэн. Дуур гарна гэж боддог. Тэс тийм рүү. Юу суугаас айдаг болчихчих. Одоо ийм гоё мэдгэж чинь. Ямар гоё амттай мэдмэр санагдаад байсан юм. Төрсний дараа хүмүүс амар хэрдэм бэ бүр залгаад. Тэгээд хүнтэй ярих нь хэрдээ хэл байхгүй да юу хэцүү юм байна. Хооснол үнэхээр гоё. Ээж намайг битээ будаа идгэсэн л дээ. Тэгтээ энэ төрж байгаа бүхэн л будаа идэж байгаа юм. Би ээж идэхгүй байгаа хэлцээ. Ээж идчихвэл очлаарэ. I'm wrapped in it. Мэдээд өөрөөрөө төрсөн болохоор хоол нэг хэмэр хориодолт юм лээ. Хаалгаар төрвөл шууд хамгийн ихэнд цот өгдөг гэсэн. Амар ч амтгүй. Хаалгаар төрвөл юу нээр амтгүй л өгд юм шиг л. Маргааш имлээсээ гарна. Имлээсээ гармаар уу санагдаад байна. Хүүхд нуур газар хад нацаа ингэ 50 бэж тхэн байд юм л. Имлээсээ гармааргүй нэтэр. Яа тий. Хай түрүүд нэг хонжийн тэгээ маргааш имлээсээ гарна. Маргааш имлээсээ 10-аас 12 үед л гарах хэрэгтэй мөлий. Тэгээд сая хоолоо идчихэд одоо цаг 8 хүрэлж байна. Тэгээ маргааш гарахтаа хүүхэдгүй гарах нь байна. Манай хүүхэд тусдаа их сургуулийн имлэгтэй болохоор тэгээ тэндээ дорож 7 хоног гэсэн. Хэд хоногын нас мэдгүй л юм л та. Хамгийн багтаа 7 хоног гэсэн. Тэгээ гайг байх юм бол 7 хоног гаргаад гарна. Гайгуугасаа гэж найдаж ямар ч юм маргааш имлээсээ гарчаад би болон цэвэрлэлт хэвтэх гээд захиалга хийсэн байхгүй юу. Тэгээ миний төрөх өдөр 1 сарын 22-нд байсан. Тэгээд ингээд төрхөөсөө яг ингээд сарын өмнө төрсөн болохоор тэгээ цэвэрлэлтээ ингээд би залгаа хэлсэн байхгүй юу. Ингээ хүүхэд их сургуулийн имлэрээ явцсан. Тэгээ би ингээд юугаад гэрээгээ цуцалмаар байна. Ингээ очиж чадахгүй нэ гэд. Тэгвэл бол би цэвэрлэл ганцаар одоо юу хийх юм гэж бодоод тэгээ цэвэрлэл хөрхөнтэй байхгүй юу. Тэгээ 7 хоногийнх нь 2 сая вон. Тэнгүүд Монгол мөнгөөр 5 сая төгрөг гарan баггүй юу? Уг нь нөхнөө би хүүхдээ бодож л цэвэрлэл итгэж үзсэн баггүй юу? Ягаад гэвэл би ингээд битээр ингээ хоёулахнаа тэгээд заагаад зөвлөөд өхөн байхгүй ингээд жоо хүүхдийг яаж усан дуруулах, памперс цэвэрлэх ч юм уу үлгийг нь яаж цэвэрлэхийг мэдэхгүй болохоор тэгээд цэвэрлэл хэвтнэ гэж бодоод болон цэвэрлэл захиалга өгсөн байсан. Тэгээд одоо хүүхэд байхгүй болохоор би тэнд юу ч хийвтэй гэж бодоод гол нөх хүүхдийнхаа хүм унтлан тэгээ тэнд гоё арчилуулаад бэж гэж утсан чинь хүүхэд маань байхгүй учраас тэгээ цэвэрлэлд цуцалгаарлсан байгаа. Тэгээд маргааш шууд гэрлүүгээ харин да. Хүүхэдгүй гэрлүүгээр нь гэрч хасан санагдал. Төрнө гэж ирчэнгүүтэй. Ямар халуузаад идэм бэ? Тэгэл малгайгаа тайлчих гал халууцаал. Тэгээд нэр би сүүс хаагаад тэгсэн чинь одоохондоо надаас тийм уураг маань гарах ёстой шүү дээ. Эхлээд тэгээд тийм амар их гараагүй нэг жоох гарсан заяо. Тэгээд баг гардаг гэсэн. Амар юм бэ тий. Би бүр шок ингээл саалтураар ингээл мөмөнтөө ингээ өргөсч пүү. Амар сорол амар үтсэн эхлээд. Тэг хүн ээж болохоор их юм толд юм дөө.
зөндөл юм толтой. Тэгэл хүүхдийн зургийг хараад санаал. Тэгээд их сургуулийн имлэг дээр хүүхдээ 12-оос 1 цагийн хооронд илүү харж болно гэсэн. Нэгэн цагийн турш ер нь уулзч болно гэсэн. Өө хэмжлэгээс болон тэр нэг ийм цүнхтэй бэлэг өгсөн байхгүй юу? Тэрийг өчөөд болно. Задлж харуулмаар байна. Ошгүй. Манай зараалыг хуурч. Бас маск шараад. Хэрэг тэд над цүнхээ өдөр. Яа. Инглиш өгсөн цүнхээ штэ тэрийг өдөр. Тэрийг би unboxing гэж үзсэн. Ийм цүнх өгдөг нэлээ. Ээжүүдэд сургалт ороод сургалчиг юм ороод гэх юм уу? Яах хэвчээ. Электрик юм зааж өгөх гэдэг тийм сүү чиглээ. Одоо яг яах вэ? Хүүхдээ вакцин хизээ илгүүлэх яах ёстой. Энэ юм чи сүү юм. Хурас уу? Тэгээд энэ хүүхдийн юу юм шиг үү? Цамц үлгийг хийн юм нэр. Ваа, ийм жижиг. Тэтгэе шүү дээ. Ийм логотой. Тэгэхээр нэг юм байна. Энэ юу юм бэ? Энэ бол нэг даав маа шиг юм байна. Хүүхдийн даав юм. Тэгээд энэ бол манай хүүхдийн тэмдэглэл гэх юм уу? Хэдэн сарын хэдэн төрсөн яасан тэгээд тэрэмэрэ тэрүүлэх юм. Вакцин тэрэг юм. Энэ төвтрүүдийн нэлээ. Бүснэ. Энэ аюу гой цүнх юм байна. Яг хүүхдийн хийчихээр заяа дотор юм. Амар гой керматай. Аюу хэрэгтэй юм төгсөн байна. Зяа тэн иймэрхүү байна. Би тэгээд ингээд дөлж явахдаа нүдээ улаалгацсан мөлий. Ингээд цус хурцсан мөлий. Манай үрэг харвал ийм заяа. Энэ аюу гоё Netflix, YouTube-ын дээр орд юм билий зурагт нь. Тэгээд нэг иймэрхүү. Тэгээд нэг иймэрхүү юм да. Тэгээд юу хийх юм бэ? Одоо 8 болж штэ. Тэгээд л унтах та.